Мөнхийн эзний бидэнд өгсөн хамгийн чухал дуудлага бол амьдралаараа түүнийг алдаршуулж, түүнээс ирэх аз жаргалыг эдэлж амьдрахын зэрэгцээ. Бусдад тийхүү амьдрахад нь туслах явдал үлээ. Амжилтад хүрэхэд тань дэмжлэг үзүүлж байсан хэн нэгэн таны өнгөрсөн амьдралд байсан л үстэй. Тэр хүний дэмжлэг зорилготой хүрэхэд тань чухал нөлөө үзүүлсэн гэдэгт би итгэлтэй байна. CBMC буюу Христэд итгэгч бизнес эрхлэгчдийн нэгдэл нь мөнхийн зорилгод хүрэхэд нь бусдад дэмжлэг үзүүлж, дагалдуулж, тэднийг менторлох зорилготой оршдог. Бусдыг алхам алхмаар өөрлөн дагуулах дуудлагыг мөнхийн эзэн бидэнд өгсөн. CBMC-гийн Тимот дагалдуулалт нь судлан шинжлэх аргаар хийдэг Библи судлал бөгөөд дагалдуулах үйлчлэлд 50 гаруй жилийн турш мянган хүн ашигласаар ирсэн нь явж бүх үндэстнийг дагалдуул хэмээн Матай 28:19-т Есүсийн өгсөн тушаалын дагуу юм. Тимот дагалдуулал буюу Operation Timothy гэдэг нэрийг бид Элч Паул залуу дагалдагч Тимот хоёрын харилцаан дээрээс сэдэвлэн өгсөн бөгөөд энэ нь зүгээр нэг сургалт хөтөлбөр төдий бос. Элч Паул Тимотиг сүнслэг үнэнд хэрхэн дагалдуулж өөрийн амьдралыг түүний төлөө зориулж байснаас суралцах аргачлал юм. Тэгэхээр CBMC Христэд итгэгч бизнес эрхлэгчдийн нэгдлийн хүрээнд бид харилцаа нөхөрлөл дээр суурилан бусдын сүнслэг өсөлтийг дэмжиж дагалдуулдаг. Үүнийг бид амьдралаас амьдралд нөлөөлөх сүнслэг өсөн үржихүй гэж нэрлэдэг. Тимот дагалдууллын харилцаанд та бол Паул. Тэгэхээр та өөрт тохиромжтой цагийг сонгон өөрийн Тимоттойгоо 7 хоног бүр эсвэл 2-7 хоногт нэг удаа 1 цагаас 1 цаг 30 минутын хугацаатайгаар тогтмол уулзалт хийн. Уулзалтаа эхлэхдээ сүүлийн уулзалтаас хойш сонин сайхнаа хуваалцаж нүүр хагарах яриаг өрнүүлээд Тимот дагалдууллын 3 цовруул номоос тухайн 7 хоногийн сэдвийн дагуу ярилцсан. 1-р ном нь амьдрал тулгамддаг чухал асуултуудад хариулахад, 2-р ном нь амьдралын суурь ойлголтуудыг таньж мэдэхэд, 3-р ном нь амьдралын талаарх өөрийн хараа, үзэл баримтлалыг нэгтлэн харахад тус чиглүүлнэ. Уулзалт бүрийн өмнө урьдчилан бэлдэж, хичээлүүдтэй танилцахад та ойролцоогоор 1 цаг орчим хугацааг зориулах шаардлагатай. Тимот дагалдуулал 3 үндсэн хэсгээс бүрддэг. 1-р хэсэг нь харилцаа буюу Паул Тимот хоёрт байсан харилцааг оролцогч хоёр тал хоорондоо үүсгэх. 2-р хэсэг нь сайн мэдээ гэж юу болох, хэрхэн авралыг авах тухай маш тодорхой ойлголт өгч, сайн мэдээ хуваалцах. 3-р нь шинэ итгэгчдийг дагалдуулах хэсэг байдаг. Тимот дагалдууллын хичээлүүд үнэхээр ойлгомжтой. Итгэлийн суурь зарчмуудыг агуулдагаараа онцлогтой. Сүнслэг тал дээр хөлөө олсон мэт байсан. Өмнө нь итгэлийнхаа талаар хэрхэн хуваалцахаа мэдгүй байсан бол одоо зоригтойгоор хуваалцдаг. Энэ бол бусдад Есүс Христийг танилцуулах арга гэж хэлмээр байна. Хичээлүүд нь намайг үнэхээр алмааруулсан. Миний Паул намайг дагалдуулсан шиг би одоо өөрөө дагалдуулагч болох гэж байгаадаа баяртай байна. Та их эзний төлөвлөгөөнд нэгдэж, хэн нэгний сүнслэг амжилтад дэмжлэг болоход бэлэн үү? Тийм бол та яг одоо таны Тимотиг тантай уулзуулж өгөхийн төлөө их эзэнд хандан залбираад дуулууртайгаар гуйлтынхаа хариуг хүлээгээрэй. Дагалдуулал нь их эзний бидэнд өгсөн агуу захирамж учраас таны энэхүү залбиралд тэр хариулах нь дамжиггүй. Та Тимоттойгоо танилцж уулзалтынхаа эхлэлийг тавьсан бол энэхүү богино видеог түүнд илгээгээрэй. Тус видео таны түүнд тавьж буй санал юу болохыг тодорхой тайлбарласан байгаа. Сүнслэг төлөвшөлтөд хүрэх замд нь хэн нэгнийг алхам алхмаар чиглүүлж, түүний төлөө амьдралаа зориулж буй танаар дамжуулан Есүсийн хийх агуу ажилд бэлэн бидтэй. Тэрээр таны дотор ажилдаг хүчний дагуу гуйж, бодох бүхнээс тань илүү хэмжээлшгүй байлгаар хийж өгөх чадaltaй нэгэн билээ. Таны хувьд гайхалтай аялал байх болно.